Байцгаана уу. Өнөөдөр та эцтэйгээ тохирсон ёсороо тоон зурхаа төгссөн өдрийн онцлогийн талаар ярив. Тэгээ коммент бичсэн хүмүүсийнхээ төрсөн өдрөөс нь онцлогуудыг ярилцаад явчихъя. Тэгээ манайхан коммент бичээрээ би одоо коммент бичсэн уншаад. За тэгээд хүмүүс орж ирээд коммент үлдэхээс өмнө юу яа? Хүний төрсөн өдөр яагаад биднэрт тийм чухал байгаад гэдэг гэх талаар ярив. За хамгийн нэгдүгээр бид нар одоо ингээд миний хийдэг тоон зурхаа чинь кармын тоон зурхаа гэдэг төрлийн зурхаа байхгүй. Тэгэхээр тэндээс юу харж болдог вэ гэхээр одоо тий би яагаад ийм байгаа юм? Миний онцлог, өөрийн онцлог юу юм? За миний толгойн дотор тий юмыг алин зүйлс нь хардгийг ямар онцлогтой хүн юм? За тэгээ миний амьдралтайгаа тохиолдоод байгаа зүйлсүүд тийм учир утга нь юунаас болоод надад ийм юм тохиолдод байгаа гих мэтлэн ийм асуултуудад хариулт авч болтгоо. За тэгэд би ингээд нөгөө ярьдаг тий тоон зурхаагаас авиас чадвар сайн уу анилаа авиас чадвар тэр хүний оюунлаг чадамж ураг удамдаа юу гэж хэлсэн. Тэр айлд нэг хүүхэд зүгээр ирдгүү байх нь л дээ. Бид нар тий аав ээжийнхаа үргэлжлэл аав ээжүүд маань эмээгүүг маань үргэлжлэл ингээд өвгд эцгэд бид нар дандаа тэгж ярьдаг тий. Тэр үргэлжлэл бол би ингээд хоёр аав ээжийнхаа талыг үргэлжлэл. Тэр хүн болгоо тий. За тэгвэл тухайн ураг удамд нэг шинэ хүүхэд ирснээр одоо бид нөгөө нэг аавын явж чадаагүй газар одоо тий хүүн хүрдэг энэ төр хэл манай монголчууд ч тэгж ярьдаг ш. Тэгэхээр аав ээж нь хийж чадаагүй зүйлсүүдээс хүүхэд нь тэрийг үргэлжлүүлэх гэдэг юм уу зарим ажил үрийг ингээд авч төрдөг. Тэгэхээр тухайн одоо гэр бүлд хүүхэд зүгээр ирдгүй ямар нэгэн ажил үйлс хийж өгөх гэж ус ирдэг байна. За дуу маань сонсогч гин үү та маань хэлээд үрээ. За тэгээд тэрийг харж болдог, тэрийг ойлгож болдог. За одоо ингээд би ч өөрөө гадаадд амьдардаг. Ингээ сайн уу нараа гадаадд амьдардаг. Гадаадд байгаа хүмүүсийн зурхаа хүмүүс надад их зурхаагаа илэрдэг байхгүй. Тийм гот нь ихэнх нь одоо нөгөө гадаад гарч явах тийм хэрэгцээтэй шаардлагатай хүмүүс байсан бэ. Тэгээд чи бол гадаад гарч тэ өөрөө ураг удмыг гадаадд үргэлжлүүлэх за ийм зорилготой хүрсэн байна. Гэтэл тэр нь одоо яг хийгдэд явагдаж идэг. Үнэхээр гадаад гарсан маань ингээд яг болжээ. Баярлалаа нараа болжээ гэд тэгээд ойлгож авдаг. За тэгээд тэрний дараа ажил мөнгө гэдэг. Бид нар энэ материалын ертөнцийн амьдарч байгаа. Бид нар мөнгөөр амьдралаа. Мөнгөөр бид нар тав тух амьдралын наацхыг хэрэгцээг авдаг. Бид нар хоолгүй амьдрахгүй, зүүх юмгүй бол бас хэцүү те ялангуяа манайх шиг ингээд өвөл хөтөн болдог газар өвлөө хүчгүй бол зүгээр үлдэл хүчин. Тэгэхээр тэр болгоныг бид нар одоо мөнгөөр авдаг учраас ажил мөнгө гэдэг сэдв маш чухал гэдэг. Тэгвэл тэр ажил мөнгө те би ямар ажил хийвэл мөнгөтэй болох юм? Мөнгө дээр ямар алдаа хийгээд идэх юу хийх нь зүгээр юм? Надад юу хийвэл ээлтэй байх юм? Юу хийвэл ээлгүй байх юм? Гэдэг зүйлүүд нь ингээд харагддаг. За дараагийн удаа харилцааны зурхаа гэж байдаг. За сайн уу сүхий баярлалаа анилаа. Харилцааны зурхаа гэж байдаг. Бид нар хүний нийгэмд амьдардаг. Хүнтэй харилцах харилцаас бид нар хайшиж болдохгүй. Эргэн тойронд бид нар дандаа хүнтэй харилцаж байдаг. Тэр хүнтэй харилцаа бидэд тэг өдөр тутамдаа хүмүүстэй харилцахаас гадна амьдралын ханаас сонгоход маш чухал гэдэг. Тэгвэл тэн дээр миний онцлог юу юм? Би хүмүүсээс тэг юу надад чухал байдгийг. За надад ямар хүн тохирох юм? Тэгээ би өөрөө ийм онцлогтой байгаа юм чинь ингээд хосын зурхаа гэдэг дэлгэр эхнэрийнхээгаа хэлгэж болно тий. Хүүхдийнхээгаа бас хэлгэж болно. Энэ хүн юу чухал гэдгийг надад юу чухал байгаа тий. Хосын харилцаа гэдэг юм би зөвхөн өөрийнхөө талаас хараад зогсохгүй нөгөө хүний талаас хараад энэ хүн ийм чухал гэдэг юм надад ийм чухал юм. Би тэр ийм мондоо юм байна. Түл битэр би энэ яаж ойлголцооч гэдэг юм. Энийг ойлгоход илүү амархан болдог. За тэгээд эрүүл мэнд бол бид нар эрүүл мэнд гэдэг юм. Эрүүл байж чадахгүй бол одоо нөгөө бид нар ярьдаг шүү дээ. Монголчуудын маань зүрс зүг эрүүл бие сарвал хоошно. За тэгээд биеийн эрүүл мэнд
сэтгэлийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд гэдэг зүйл маш чухал. Тэгээд сэтгэл нь маш хэцүү, хямралтай, стресстэй, уйтгартай, гунигтай байх юм бол энэ махан бие маань гичнээн эрүүл байгаад ч ажил хөдөлмөр хийн, аз жаргалтай амьдрал нь тий амьдрсан шиг амьдран гэхэд бол маш хэцүү. За тэгэхээр энийг бас үдчих болдог. За тэгээд өөрөө өөрийгөө олох гэж явж байгаа одоо тийм сүнслэг замаар явж байгаа. Одоо би ер нь яах гэж төрсөн болоо гэж боддог хүмүүс аяг олон байдаг. За би тэр тухайл анх бараг 20 дэд гэж боддог байсан. За тэгвэл тэн дээр сүнсний зорилго гэдэг юм бас ингээ гаргаж харуулчихдаг. За хамгийн эхлээд манай аниралсан 97 оны 4 сарын 29 гэдэг он сар өдөр тавьсан байна. Тэгээ 93 2010 гэд бодвол хүүхдүүдийнх юм шиг байна тий. Танай хүүхдүүдийнх уу? Альсвал өөрийнхөө гоё юм. Эхнэр нөхөр хүүхд гурав биш байна тий. За 97 оны 4 сарын 29. За энэ аниралангийн маань өөрийнх нь төрсөн өдөр үү тий. За 29 гэдэг энэ 29-нд төрсөн хүн байна. За тэгэхээр 29-нд төрсөн хүн гэдэг маань болохоор 11 буюу 2 бүтээлсэн нэмээд 11 11 чи 2 за 2-ын тав төрсөн хүн тий. За 2-ын тав төрсөн хүн гэдэг маань ерөнхийдөө нэг юм зөвл хүмүүс гэдэг. За хүнийг айгүйх боддог хүмүүс гэдэг. Тэ би энэ хүнд ингэж хэлчих юм бол за хүүхэд чинь за хүүхэд юм байна. Энэ хүнд ингэж хэлчих юм бол энэ хүн тийм байна да гэдэг юм ойлгодог хүмүүс гэдэг. За тэгээд 2-ын тавтай хүмүүсээс 11 29 2-нд төрсэн хүмүүс бол жоохон 2 20-нд төрсэн хүмүүсээс арай ондоо байдаг. Яг тэр илүү ууштай байдаг. Илүү өөрөөр айгуу зүтгэдэг хүмүүс байдаг. 20 төрсөн 20 төрснүүд нь бол илүү ингээд намуухан тэг илүү хүнийг боддог ийм нэг эмпат маягийн хүмүүс байдаг байхгүй юу? Гэтэл 11-ийн 29-нд төрсөн хүмүүс тийм чанар нь байдаг мөртлөө илүү өөрийнхөө юм ихтэй гүжүүдэлдэг тий. Тэгээ хамгийн энэ хүмүүсийн хамгийн хэцүү нөгөө юу вэ? Том болоод их хэлэхээр нөгөө багаас нь ингээд дууг нь их хаагаад байх тусам дотор айгүй хууртай хүн болж хувирдаг. Дотроо байгаа нөгөө хүнд хэлэх гэсэн юмнуудыг сайн гаргуулад ингээд ярилцчих байхгүй бол дотгошоо хаагтаа тэгээ дугаа болохоор өөрөө өөртөө их ууралдаг хүмүүс болчихдээ. Өөрөө өөртөө их ууртай, бухимдалтай. Тэнгуут нь тэр нь ингээд нэг өдөр ингээд тэсэрт дэлбэрч гардаг. Тийм л хүмүүс байдаг. Ерөнхийдөө жоохон зөрүү талтай гэж ойлгочод болноо. За 3 сарын 13 гинэ. За 3 сарын 13 эрэгтэй хүүхд юм уу? Эмэгтэй хүүхд юм уу? За 97 оны 4 сарын 29 бол эрэгтэй хүүхдэд айгу гоё он сар өдөр байна. За 3 сарын 13 маань эрэгтэй хүүхд юм болов уу? Эмэгтэй хүүхд юм болов уу? Тэргээ бичээд өгвөл бас эрэгтэй эмэгтэй хүүхдээр нь жоох ялгааг нь бас хэлээд өгчөж болж байна тий. За аниралсан маань өөрөө 71 оны 10 сарын 4-нд төрсэн юм байна. За тэгэхээр аниралсан маань юу юм бэ? Жохоо эргэжлэх дузаан чанар их хамгаалдаг юм байна. Ер нь ингэж юмыг айгу бодож шийдэг тий. Өөрийнхөө зүтгэдэг. Тэгэд ажлаас хаширн бууж өгнө гэдэг юм бол байхгүй. Нэг үртээ ингэж зориг тавиад тэрийг ингэж жижигээр төвчээр тэгэл хийгээд үр дүнд хүрэх чадвартай хүн байна. За 10 сарын 4 гэдэг маань эрэгтэй хүний ер нь тоохгүй юу? 97 оных нь охин гинэ. За тэгвэл 97 оны 4 сарын 29-нд төрсэн охиноо илүү гоё юм зөөлөн. Угаас зөөлөн юм эмгтээлэг талуудыг яг өгчүүлж өгөх хэрэгтэй. Яг тэгэхээр 4 сард төрсөн. Тэгээд төсөөд нь 29 болохоор жоохон зөрүүд байх гэж магадгүй. Тэгэхээр илүү ингээ гоё зөөлхөн тий им эмгтээлэг зан чанарын юмнууд л илүү чөлөөлөд өгөх юм бол нэг тайжгүй. За 10 сарын 4-нийг ярьжсэн тий. 10 сарын 4 гэдэг маань 4 гэдэг эрэгтэй хүний тоо. Гэхдээ эрэгтэй хүний тоо эмэгтэй рүү шилжиж болдог. Эмэгтэй хүний тоо эрэгтэй рүү шилжиж болдог. Тэгэхээр аниралсан маань
Тэ ингээд ер нь гэр бүлтэй ийм нөхөр ч гэсэн 10 араас байна. Та хоёр бол гэр бүлтэй хоёулаа ийм лидерийн маягтай байгаад ах юм бол өрсөлдөд байна. Та хоёр хоёулаа амьдралд айгүй азтай юм байна. Ингээд амьдралд итгээд те ингээд цаанаас нь амьдралд өгж байгаа боломжуудад айгуугаа нээлттэй ингээд айхгүйгээр байж чадах юм бол юм чинь ингээ аяндаа гоё бүтээж авчдаг. За азтай гэдэг дээр би таад дээр нэг юм юу хэлье. Тодорхойлт хэлье. Азтай гэхээр хүмүүс аз гэхээр л нэг лотонд маш их мөнгө хожихыг азтай гэж боддог байхгүй. Гэтэл амьдрал дээр аз гэдэг юм зөвхөн лототой холбогддог. Монголчууд миний ойлгосноор аз гэдгийг юу яадаг? Нүүрний буянтай гэж хэлдэг. Гэт за одоо нэг тийм юм хийх юмсан да, ингэ хиймсэн тэгсэн да гэд бодоод явж исэн юм нь одоо яг тэрэнд нь туслах хүмүүсийн замд нь дайрал та. Тэгээд тэр нь ингээд бодоод тал яг өөрийнх нь санснаар ингээд бүтээж яваад байдаг хүнийг азтай гэж хэлнэ. Амьдралдаа ингээд тий айгу айтайхан хантай суудсан байдаг. Айтайхан ажил хийгээд байдаг. Амьдрал нь ерөөхдөө айгу боломжтой яваад байдаг. Тэгээд за нэг тэгэндээ ингэндээ гэж тэгжсэн юм ингээд аяндаа бүтээж явдаг хүнийг азтай гэж. За энэ тэд очил тий ингээл хүн амьтантай танилцаач юм ингээд айгүй юм амархан бүтээд байдаг, санстаар нь бүтээд байдаг хүнийг азтай гэж. За азтай тоонууд дотроос азтай хүний програм хамгийн амархан заяа. Хамгийн амархан. Гэхдээ азтай хүн гэдэг маань азанд итгэдэггүй бол азтай байж чаддаггүй. Азанд итгэдэггүй хүнд азаас ирдэггүй байна. Яа тэгэхээр нэгдүгээр итгэхгүй учраас амьдрал түүнд олгож байгаа боломжуудыг шүүж барьж авч чаддгүй. За яагаад шүүж барьж авч чаддгүй вэ гэхээр хайгаад идэг. Ингээд энэ ийм байж болох юм уу? Болохгүй баха. Би буруу хийчихэж байгаа баха. За энэ хүн одоо нэг ийм боломж ороод одоо за жишээ нь те байжсэн чи ажилгүй ингээл ажил хайх юмсан ингээл нэг төрлийн ажил ингээл ботчол байжсэн чи шаал ондоо ажлаа үгүй тэнд нэг тийм газар тийм ажил авч байгаа гэсэн чи ингээд очиж уулзаад үзээч гэнэ. За би энэ баг хийж чадах ч юм уу хүч юм уу гэж бодоод амьдрал орж ирж байгаа боломжуудыг ингээд барьж авч чадахгүй байх юм бол тэр азанд итгэдэг хүн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр азанд итгэдэг хүн ямар байдаг вэ гэхээр юмд айгу хөнгөн ханддаг. Тэгвэл одоо ингээл тэ саяны жишээнд бариад аваад ажилгүй ингээд байжсэн чинь тэнд тэгтэж хөө яд очиод уулзаад үзье би чадах ч юм уу. Уул нь би яг энэ мэрэгжлийн эзэмшээгүй гэхдээ юмыг яаж мэд очиод уулзаад үзье. Тэгээ уулзаад очиод үзэнгүүт чинь нэр болчихж байсан юм билүү? Гэтэл өөрөө тийш очиод үйлдэл хийхгүй бол тэр нь болж бүтггүйсийг мэдэхгүй те. Тэр нөгөө нэг суглааны онгой байдаг штеп. Нэг найз нь суглаа очих юмсан гээл ингээд ах ингээл нэг найз нь бурхантай уулзахаар хэлдэг ч лөө бурхан энэ тэгээ манай найз ингээл амар олон жил суглаа очих юмсан гээл бүр ингээд чам мөргөөл залбираал ингээд байгаа чи тэрийг хожуулж ачдаг гэж. Үгүй наа түндээ хэллээстэй суглааныхаа пилетийг худалдаж авч гэж хэлээч гэд нэг тийм онгой байдаг. Яг тэрнтэй адилхан үйлдэл нэгдүгээр хийх хоёрдугаар энэ болчих юм билүү? За болж магадгүй дээ гэдэг ийм боломжийг өөртөө олгож юм бол Аз гэдэг юм ингээд би болдог байна. Тэгээд аниралан болно. Аниралангийн нөхөр нь оноо бичихгүй он сар өдөр өдөр сараа бичсэн ч болно. За бичих юм бол арай надад ингээд харагдахтаа арай илүү харагддаг гэсэн үг. За 1 сарын 5 гинэ. За манай мөнгөнөө аниралан баярлалаа. Мөнгөнөө маань 1 сарын 5 төрсөн юм байна. За 1 сарын 5 төрсөн юм гэхдээ жоохон юу байдаг юм хатуу. Айгу өөрөөхөр үцтгэдэг. Яа тэгэхээр 5-ын тоо маань бас ер нь айгу толгой сайтай, логик сэтгэлээ сайтай ийм тоо мондоо сайн. За ийм тоондоо сайн хүмүүс чи ихэвчлэн санхүү махуугийн мэрэгчлийг сонгож явдаг тийм математик, санхүү, хууль зүйн ч гэдэг юм уу тиймэрхүү мэрэгчлийг сонгодог. Ер нь бол цаанаасаа багшийн авьяастай. За 10 сарын 5-нд номик план номикос төрсэн юм шиг байна тий. Тэгэнгუთ би 5-ын тооны тухай ярьж байгаа шүү за.
Та хоёлаа сонсчихвол таван төрсөн бол логик сэтгэлгээ сайтай. Одоо тийм юмд ингээд тархин анализ хийх маш сайн чадвартай. Юм хурдан сурах чадвартай. За маш тийм хүнд хэцүү онлын ойлголтуудыг маш амархан сурч ойлгож авч чаддаг. Юмыг ингээд айгүй тийм тархины чадамж өндөртэй хүмүүс юм. За энэ хүмүүст маань сул тал гэж байна. Мэдээж аюу тарих толгой сайтай тий. Тэгвэл юмыг аюу хурдан сүрдэг. За тэгээд хүнтэй маш гоё харилцаж чаддаг. Хэрэгцээнд гарах юм бол хүнтэй гоё харилцаж чаддаг. Хүний өчрийг олж чаддаг тий. Аятайхан хүнтэй ярилцаад ингээд аятайхан харилцаа өрнүүлээд ингээд хүн таалаг. Өсөх юм бол хүн таалагдчих чадна. За тэгээд сул тал нь гэхээр маш олон юм сурах дуртай. Гэтэ тэр сул талч болно, давуу талч болно. Аюу тийм сониуч аюу хурдан удимхай хүмүүс байдаг. Гэхдээ хурдан удимхайгаар ургахныг бол арай гүцэхгүй. Нэг шин юм ингээд сурыг, сонирхыг гэхэд нэг 3 хоног бол хийчихнэ. 3-ийнхан бол нэг сургалтанд бүртгүүлчихэд эхний өдөр орж ирэл алах болох. А 5-ын төрсэн хүмүүс бол арай нэг 2-3 хоног очиж хийдэг. Тэгээд багш нарыг сайн муу гэж ялгана. За энэ юу ч мэдэхгүй юм шүү дээ. Энэ миний мэддэг юм мэддэм байх. Энэ минь багш байж ингэж амар ялгадаг. За багаас багш бол тоглох дуртай хүүхдүүд бас байдаг. За тэгэхээр ягаад тэрэн тэгж байгаа вэ гэхээр ийм цаанаасаа хүнд юмыг энгийн үгээр тайлбарлаж ярих, хэлэх ойлгуулалтаа аюул сайн. Гэхдээ гим нь бол юу н төвчээргүй. Тий, сурах дуртай тий мөнгө. Сургал дуртай. Гэхдээ сул тал нь хэр олон юм дээр үсчээл явагддаг. Олон юм дээр үсрээл яваал тэгэл олон юм сураал ингээл явж чидэл нэг мэдхэд нэг их юм мэддэг юм шиг. Тэгэл яг аль нэг нь аягүй сайн мэдээд байгаа юм уу гэхээр бас тийм амар гүнзгий орц судалсан юм бас айгүй ховорхон. Тэгээд амжилт нь хаана байдаг вэ гэхэд нэг юма ингээд яг барьж аваад нэг цэг дээр нүдэд ахаар үнэхээр амжилттай. Яагаад тэгэхээр амжилтанд хүрэх толгой үнэхээр сайтай. Тэгээ 5-ын тоотой хүмүүс чинь мөнгийг бас айгүй хурдан босгож чаддаг хүмүүсийн тоонд ордог. Одоо сайтны кодтой хүмүүсийн тоонд бол 5-ын тоо сурдаг тий. Сайтны код гэдэг код бас байдаг. Тэгээ тэрийг ингээд нөгөө яг бүтэн цухагаа хэлгэсэн хүмүүстэй олон тоонд дундаас нь харж ягаад та сайтны кодтой байна. За тэгэхээр та бол тийм маш их мөнгийг бий болгох чадвартай шүү гэдгийг нь тайлбарлаж өгдөг. Энэ платономикс энийг дах яг үнэн хэлсэн. За 3 сарын 13 чинь охин гэсэн тий. За бай 93 оных хэрэгтэй. 3 сарын 10. Октябрь гинэ 7 сарын 23, 86 оны 7 сарын 23. За 23-ын сая бол 50-тай адилхан. Яг тэр 2 дээр нэг 3 гээд 5-ын тоонд төрсөн юм байна. За тэгэхээр саяны ярьсан 5-ын тоон дээр ярьсан бүх зүйл октябрт бас хамаарна. За 5-ын тоон багшийн ажил хийдэг бол энэ үнэхээр болно. Яг тэр яг өөрийнхөө ажлыг барьж авч хийж байгаа. Тэгэхээр тийм ажил хийвэл үнэхээр сайн чадна. Тэгээд нөгөө нэг юм одоо би ингээд нөгөө 10 жил байхад тооныхоо багшийг санаж байгаа байхгүй. Манайхыг ингээд 4, 5, 6, 7 дугаар ангид жилөө манай ингээд юу байдаг гэсэн математикийн сонгоны багш орж ирж математик геометри заадаг гэсэн байхгүй. Тэгэл манай тэр багш ингээл шууд орж ирлээ. Бид нар угаасаа ингээл тэр багшийг оруулаад бид нар айгуу гоё суугаад айгуу гоё хичээлээ сонирхолтой ч заадаг гэсэн. Тэгэл эхний 10 15 минутанд яг тэр заах юмаа тайлбарлал яриад тэгэл тэр бүр амар ойлгочтой. Тэгэл тэрнээс хойш ингээд нөгөө бод мод гэсэн юмудаа ингээд бодоо авчдаг. Тэгсэн чинь дараа жил нь нэг ондоо багш орж ирээд тэгээ заасан чи 30 минут яриад байдаг юу ч хэд байгаа бөө. Нүгдийн юусэн ойлгох. Тэгэл нөгөө ойлгохгүй болохоор ингээд шууд өвдөжтэй амар өмгөлөл. Тэгээ бит мич сайхан өмгөлдгүүдийнх нь 5 минут орцсон гэж байгаа юм чи. Тэгэхээр яг тэр гэтэл 5 татаа 5 тоо төрсөн 5, 14, 23 төрсөн хүмүүс бол байглаасаа хүнд юмыг маш юм энгийн үгээр ойлгомжтой ойлгуулах чадвартай.
зүгээр хажуу талаар нь юм нэг барьсан юм аа ингээд байнга авч хийж барьдаг юм төсвөртэй төвчээртэй тоонууд байхгүй болвол хүн юм заана гэдэг хэцүү. А яг хажуугаар нь тийм тоонууд байх юм бол үнэхээр маш сайн багш болж байгаа. За жишээ нь би ингээд 5 тоног төрсөн ч гэсэн надад аа би одоо ингээд монгол хэлнээс гадна 5 гадаад хэлээр ярьдаг тий. Гэтэл энэ гадаад хэл хүнд заана гэхэл миний өнөхөр төвчөр хүрдэггүй. Яг тэгэхээр надад тийм төвчөртэй тоонууд 80% бага. Зүгээр яг өөрийнхөө одоо ингээд юм яг тэр үед сонирхож байгаа юм а хүнд айгуу гой тайлбарлаад ойлгуулж чадна. А сонирхол төрөхгүй юм а өнөхөр чаддгүй төвчөр нь хүрдэг. Тэгэхээр төрсөн өдрөөс гадна бас хажуудлын тоонууд тухайн хүний зан арын шиг ингээд тодорхойлоод явж идэг. Тэгэхээр тэрийг илүү сайн өөргөө мэдээ гэх юм бол хувийн зураг хэлэх хамаагүй дээрвдэг шүү. За үргэлжлүүлье. 86 оны 11 сарын 8 гэдэг чинь хараа 8 тон төрсөн хүн. За октябрийн 8 тог нь байгаа тайлбарлаад өгчий тий. 86 чинь 7 сарын бодвол нөхөр нь ах тий. За 11 сарын 8 төрсөн хүн 8 тоо. За 8 тоо маань ерөнхийдөө багаасаа мөнгөний тухай сонирхож 8 тоо мөнгөний тоо гэж тайлбар сонссон бах тий. Багаасаа мөнгөний сонирхолтой байдаг. Одоо яаж мөнгө олох уу, юм зарах уу ч гэдэг юм уу ингээд багаасаа юм жижиг сажиг зүйлс хийгээд 8 тоотой хүмүүс бол багаасаа мөнгөний сонирхолтой байдаг, юм зарж үзсэн байдаг. Одоо ингээд манай нэг хүү ингэж байгаа байхгүй юу? Тоон сурахаас өмнө нэг ойлгох мэддэггүйсэн тэгсэн чинь энэ манай доотлын дэлгүүрээс нэг юм бох аваад тэр нь 1 еврогийн бохыг аваад бохил үжихэр илүү ингээд дотроо тэр нэг 10 дэшигтэй ч илүү. Тэгээ тэргээ очиод анги дээр сургууль дээр очиод нэг нь 10 центр зараад гээд тэгсэн чинь нөгөөх нь ингээд тэрэг зарахад тэр нэг 1 евро 80 ч илүү нэг болоод байсан. Тэгээ тэрийг тэрэндээ бүр амар урамшаа зараад байгаа байхгүй. Тэгээ би бодохдоо тэг миний гоо тэг нэг гой мөнгө олцгоо тэг хий гэд. Тэгээд нөгөө жоохон зараад исэн чинь нөгөө тэр чихэр ингээд тустай яаж дотор ууттай. Тэгсэн чинь тустай уутыг онгоолгоод нөгөө 10 центээр худалдаж авч ицсэн хүүхдүүд нөгөө хогоо шалан дээр хайц чи багш нь манай хүүхдийг загнаа чи юм зарч ин хог хийлээ гэд. Тэгээд багш тэгээд энэ гэхээр би за яах вэ гэсэн чи багш нь маань эцэг их имэйл чи танаа хүчин дээр юм зараад нэг болвол гэд. Тэгээ манай хүүхдийг бас бага загинсан юм шиг. Тэгээ нөгөө чи нэг өдөр амар урууж орж ирээд тэг яасан гэсэн чи намайг зарж болохгүй гэсэн. Тэг яа зарж болохгүй гэсэн чинь хүүхдүүд ингээ хог хаяад тэгсэн чинь намайг чамаас олж хог хаялаа гэд тэгсэн чи манай ингээ хүүхдүүд чи зарж болохгүй юм чи та өнгөө гэд тэгээд би бүгдийг өнгөө өгцөн гэд амар гонигтой орж ирдэг. Тэгэл би за миний одоо сургууль дээр зарж болохгүй байна. Тэгэхээр ондоо аргаар хоёлаа юу яая гэд би хүүхдийнхээ тэр нөө мөнгөд сонирхол багаасаа мөнгөтэй авчиж сурах гэсэн өөрийнх нь тэр үзэлтэй багаасаа мөнгийг бий болгох гээд байгаа тэр хүсэл эрмэлзлийн дармааргүйсэн байхгүй. Тэгэхээр 8 тоотой хүүхдэд тийм яг чухлаа. Битээ тэр мөнгө төгрөгтэй ингээд харьцаал ингээд олмоор байгаа хүслийн дарахгүйгээр аль болох тийм ингээд хүүхдийнхээ талд ороод тэрийг ингээд дэмжиж авах юм бол эдгээр айгуу тийм сайн бизнесмен болох чадвартай. За ийм байдаг. За тад мө сонирхолтой байна уу? Би ингээд нөгөө нэг хүний ингээд энийг ярьсан чинь надад ч гэсэн гоё сонирхолтой санагдчихлаа. За 93 оны 3 сарын 13-ны эрэгтэй гэж байна тий. За тэгэхээр 93 чинь 3 сарын 13. За энэ эрэгтэй хүүхд хараа 13 гэдэг тоонд төрөхөөр 1-1 3 гэдэг дөрвийн тоо тий. Дөрвийн тоо бол эрэгтэй хүүхдийн тоо байхгүй юу? Тэгэхээр эрэгтэй хүүхдэд дөрвийн тоотой төрөх аюул сайн. Эрэгтэй хүн дөрвийн тоонд төрөхсөн. Яг тэр эрэгтэй хүний энерги гэдэг нь дөрвийн тоонд байж байгаа. За тэгэхээр эрэгтэй хүн ямар одоо гэр бүлдээ ямар хариуцлага үүрдэг гэдэг юмыг ааваасаа харж сурна. Эхнээсээ хариуцлага нь үүрүүлж явах хэрэгтэй. Тэгээ ерөнхийдөө цаадуулч нь юмыг ингээд юм улс суурьтай юмыг хийдэг юм төвчээртэй байвал аягүй зүгээр байдаг. За
эрэгтэй хүүхдэд бол 4-5 төгрөг нь сайн. Яг тэр эрэгтэй хүүхдэдтэй 3-5 төгрөг юм бол тэр хүүхдийг эрэгтэй энерглөө чиглүүлж өгөх нь байна. За 7 сарын 10 сарын 7 гэж тий. За одоо нэг 5 минут үргэлжлүүлээ. Тэгэхээр юу 10 сарын 7 гэж байна. За 7 гэдэг маань 7-гийн 5 төгрөг байна. За 7-гийн 5 төгрөгийн онцлог гэхээр юу яадаг? Цаадуул чинь нэг юм шинжлэх ухааны үнэмшилтэй, судалгаатай, шинжилгээтэй тийм мэдлэг тавьж дуртай байдаг. Юмыг ингээд өөрийнхөө сонирхсан юмыг сонирхол нь олоод түрүүний 5-ын тоо шиг дуртай өөрчлөгддөг. Нэг юм ингээд сонирхоод байрж аваад хийхээрээ тэрийгээ юу яадаг? Өөрөө болчлоо би энийг бүрэн ойлгочлоо гэх хүртлээр нэг юмыг энэ дээр анхаарал нь хандуулаад тэрнийхээ талаар судлаад ойлгоод мэдээд явдаг. Энэ мэдлэгт дуртай судалгаа шинжилгээнд суурилсан сэтгүүтэй хүмүүс байдаг. За ээлэн чимгээ маань нүүжсэн үү 25 нас хүртлээр одоо тэг гэрээсээ гараад нүүсэн үү. Тэг хөдөө байсан бол аймаг руу орсон. Аль аймаг байсан бол Улаанбаатар руу нүүсэн. Аль Улаанбаатарт байсан бол гадаад руу нүүсэн ч гэдэм юм. Ингэж нүүж исэн нь. Хариу бичихгүй байгаа юм шиг байна. За тэгээд нүүжсэн бол нүүжсэн гэж бичээд өгөөрэй. За нүүж байгаагүй бол нүүе гэдэг бодол орж ирж ирсэн үү? Ер нь нүүвэл бас их зүгээр байдаг. Нэг настайдаа нүүсэн гинэ. За тийм ерөнхийдөө нүүт 7-гийн тоотой хүмүүс бол нүүх тийм програм байдаг. Энэ хүмүүс тэгээд хөвчлэн амьдрал дээр нүүцсэн байдаг. Зарим нь бол нүүигээ бодоод явж идэг. Тэгэхээр ингээд хувийн цархаа хийлгэхээр яг тэр тоонууд нь гараад ирэх юм бол би ингээд хүмүүст хэлдэг. За ингээд одоо чи хаана амьдрах тий. Тэ Улаанбаатарт амьдрах гэх юм. За гадагшаа гэж нүүе гэж бодож байгаа юу тий. Гадаад амьдрах гэж боддгоо. Тэгж бодож байгаагүй бол энэ талаар бодоод үзээрэй. Тэгээ тийм боломж шанс гарах юм бол нүүгээрээ. Нүүхэн чамд их цохох юм байх шүү гэдэг тий. Иймэрхүү зөвлөгөөнүүдийг бас өгдөг. Тэгээ чимгээ маань нүүц юм байна. За тэгээд 7-гийн хүмүүс маань нэгтлээс айгу хурдан юм ингээд хурдан байраад аваад хийдэг юм шиг. Гэхдээ 7-гийн тоотой хүмүүс нөгөө мөнгө айгу чухал бос байдаг. Одоо би түрүүн нөгөө сая 8-ийн тоотой хүмүүсийг ярихад 8-ийн тоотой мөнгө чухал байдаг. Багасаа мөнгө гэдэг юмыг ойлгодог. Мөнгөтэй болох юмсан гэж боддог. Мөнгөний араас хөөцөлдөг хүмүүс хүүхдүүд байдаг гэсэн тийм. Тэгвэл 7-гийн тэ 10 сарын 7-нд төрсэн чимгээ гэмнүүд бол мөнгө нэг тийм чухал биш байдаг. Тэгэхээр тоо болгон ингээд өөр гэсэн онцлогтой. За тэрийг нь тэр онцлогуудыг дагаад сайн тал гэж байна, сул тал гэж байна. За тэгэхээр хүн өөрийнхөө сайн талуудыг ойлгоод мэдээ тэрийг амьдралдаа хэрэгжүүлээд явахаараа одоо бид нар өөртөө байгаа боломжуудаа ашиглаж амьдрах чинь гэсэн үг байхгүй. Одоо сайныг дагуул сарныг гэл мууг дагуул муугаар гэдэг шиг одоо тий сайн талтай амьдрал гэсэн үг. За өөрийнхөө тэгээ тоонуудынхаа сул талуудыг өөрөө амьдралдаа дандаа хэрэгжүүлээд сул талаар нь амьдралаа удирдах явах юм бол тэр хүн өөрийнхөө боломжийг нөгөө ингээд цаанаас нь амьдралд нь гоё ингээд заяагаад өгсөн авиасыг хэрэгжүүлж чадахгүй гэсэн. За 7-нд төрсэн хүний авиас бол яг түрүүний хэлсэн нэг юм маш гүнзгий судалж чаддаг. Маш одоо цаанаас юм судлаач шинжээч нар. За 7-гийн тоотой хүн бас юм сүнслэг юм руу бас айгүй юм нууцлаг одоо юм сүнслэг юм руу бас их юу яадаг сонирхдаг. Тэгээ угаасаа тэр тоон угаасаа тийм 7-гийн тоог сүнслэг тоос гэж ирдэг тийм. Тэгээ тиймэрхүү юм сонирхдаг болвол it's okay. Тэр талаар жоохон сонирхоод үзэж болно. За ингээд өнөөдрийн маань ингээд тонцорхон цаг маань ингээд өндөрлөж байна. Тэгээ дараагийн удаа уулзтлаа манайхан баяртай. Тэгээ одоо би ингээд дараагийн ажлаа хийя. Хагас өдөр маань миний амралтын өдөр байдаг болохоор нэлээд хэдийг ингээд ажлуудад төлөвлөсөн байдаг. Тэгээд та нар маань бүгдээр өнөөдөр гэр орондоо хайртай хүмүүстэйгээ өдрийг оройг сайхан аз жаргалтай өнгөрүүлээрэй. Чимгээ чамд ч гэсэн баярлалаа. Тэгээд дараагийн удаа уулзтлаа.
Баяртай.